За өнөөдөр манай компани бол бас өдөр болгон бол одоо нэг айхтар өрөө төлөөд 600-аад машин бол өдөр болгон шухаачиж байна. Бодит амьдрал дээр очиж үзээрэй. Манайх ч одоо өдөр болгон л 2 сая долларын одоо нүүрсээ бол гаргаж яадаг. Энэ нүүрс маань бол одоо энэ чигээр явах юм бол 2-3 сарын дараа бол өрнөөсөө гараад өөрсдийн гэсэн юмтай болох гэдэг. Тэгээд Шинхоо орж ирж авах гээд байна гэсэн. Тэгээд Шинхоо нь одоо төрийн компани гэдэг байгаа. Тэгээд ялангуяа хятадууд сонирхон зөвлөлтөө. Хятадууд бол ягаад ашигтай учраас тасралтахгүй энэс зууралтай байгаа гэдэг хүн болгон бол бодмоор юм. Шинэ жилээр дийлэнх олонх болсон намын бүлгийн хурлаар хийгээл их хурлаар бол шууд батлах юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө чон ураанаар гэдэг баяртай байгаа үед нь хулгай хийдэг. Хулгайч нар шиг л тийм гэж байж болохгүй. Ямар ч тач гэсэн Шинхоо Монголд ашиггүй, Монголын ард түмэнд ашиггүй, манай уурхаад ашиггүй байвал одоо бас бид эсрэг үүс тэмцэх болно. Их хурлын гишүүд маань бол шийдвэр гаргах учраас тэднээс би заагаад яах вэ? Тэгтээ сануулхад эргээд ард түмэнд үгүй одоо нулимсан одоо тийм бардамсан ийм зан гарах юм бол миний бодож байгаагаар бол миний тэр шатах бол юу ч биш. Монголын ард түмэн бол шатаах юм олонтой л болох байх гэж би та бүхэнд хандж хэлж байна.